Бүгдээрээ сайн уу? Солонгос гэр бүлээрээ амьдрахад зарлага хэд орчин байдаг вэ гэсэн асуултанд хариулахаар шийдлээ. За манай энэ байр маань Солонгос ирээд бидний амьдарсан 2 дахь байр маань байгаа. Манайх 3 жилийн байранд амьдарсан. Солонгосын хуучны апарт байгаа. Тэр цонхоор харагдах юм бол харагдчихээн. За тэгээ манайх 10 давхар байрны 9 давхарт нь амьдардаг. Тэгээд манайх одоогоор нүүх гээд ингээд гэрийнхэн зарим юмнуудыг хураачихсан байгаа. Хан тогтоочсон байсан зураг, хөшиг гих мэт зүйлсээ хураагаад тавьчихсан байгаа. За тэгээд үүдээр орж ирээд манай энэ зочны өрөө байна. Зочны өрөөндөө мэдээж манайх ихэнх цагаа өнгөрөөдөг байгаа. Яг нарлуу харсан цонхтой болохоор өдөр нар маш гоё тусдаг. За тэгээд нүүх гээд бас л ингээд дамбрааг болчихсон байна. За энэ бол манай унтлахны өрөө. Унтлахны өрөөнд ор байна, шкаф байна, гоо сайхны ширээ байна. Тэр дээр экон байна. Манай энэ байр анх нүүж орж ирэхэд хов хоосон байсан. Экон хүртэл байхгүй. Бүгдийг нь авсан байгаа. За тэгээд энэ галтгоо энэ бол ингээд нэг өрөө байхгүй юу. Тэгээд манайх яг хоолоо гоё тухтаа идгээд галтгооныхоо ширээг ингээд эндээ оруулж ирээд тавьцсан хаалгыг аваад тавьчихсан байгаа. За тэгээд галтгоо маань ер нь бол нэлийн томоо. Галтгооны хойно хүүхдийн өрөө харагдаж байна. Гэтэ манайх хүүхдийн өрөөгөө яг хүүхдийн өрөөгөр нь ашигладаггүй байгаа. Нэлийн замбраагүй харагдаж байна. Энэ бол ажлын өрөө. Гэтэ нүүх гэдэг юм амар замбраагүй болчихсон байгаа. За тэгээд энэ байр маань хэдэн төгрөгийн үнэтэй байр вэ гэхээр 10 сая воны байрцаатай сарын 800 мянган воны байр байгаа. Тэгээд ус тог сүүхийн мөнгө нь 200 мянган вон болдог. Нийлээд 1 сая орчим болдог байгаа. Цэцэрлэгийн төлбөрөө өгөх юм бол наснаас хамаараа төлбөр нь өөр идэг. Бүр бага настай хүүхэд 500-аас 650-аас эхлээд нас нь ингээд дэше ахих тусам төлбөр нь багасаад явдаг байгаа. Тэгээ манай хүүхэд 5 настай учраас 380-ыг төлөх ёстойгоос улсын хөнгөлөлт эдлээд сартаа 200 мянган вон төлдөг байгаа. За энэ дээр эрүүл мэндийн даатгал 4 үний 153 мянган вон, машины даатгал 84 мянган вон, бензин сард 100 мянган вон, зам ашигласны татвар 10 мянган вон, интернет болон утасны төлбөрт 120 мянган вон. За тэгээд хоол хүнсэндээ гэх юм бол 7 хоногийнхаа хагас бүтэн сайндаа нэг хоолоо цуглуулахад нэг 150-аас 200 мянган вон болчдөг. Тэрнээс гадна утсаараа интернетээр бас нэг 7 хоногт 150-аас 200 мянган воноор захиалчихсан байдаг. Ингээд ах 2 жилийн юм болон хоол хүнс маань сардаа сая 500 мянган вон болдог байх нь. Бүх зардлага нэмээд үзэхэд 2 сая 967 мянган вон болж ин баг 3 сая вон гэсэн. За тэгээд Монгол мөнгөөр 7 сая 400 мянган төгрөг болж байна. За тэгээд үүн дээр нэмэгдэх зарлага нь гэх юм бол гадуур хоол идэх, кофе шоп орох, хувц сонор авах гэсэн тийм хэрэглээний зардлууд бол нэмэгдээг байгаа шүү. За тэгээд Монголтой харьцуулахад хэрвээ Солонгост ажиллаж амьдраад их мөнгө хурааж ийнү гэдэг байгаа хүмүүст зориуллаа энэ бичлэгээ. За тэгээд баяртай.